Анколо Ватусын үйлдвэрийн үхэр бол дэлхийн хамгийн том эвэртэй үхэр юм. Үүгээр Генсийн дээд амжилтын номонд бичигдсэн байдаг гэжээ. Үхрийн эвэрний урт нь 2.4 м, тойргийн урт нь 70 см хүрдэг бөгөөд уртаар нь тэдний үн цэнийг тодорхойлдог ба хамгийн урт эвэртэйг нь хамгийн ариунд тооцдог байна. Бухны жин нь 600-аас 750 кг хүрдэг бол эм үхрийнх 400-аас 550 кг, тугалных нь эхний 3 сард 14-өөс 23 кг-ийн хооронд л байдаг гэнэ. Эрт үеэс Ватусын үхрийг ариун хэмээн үзэж энэ овгийн үхрийг ядалдаггүй заншилтай байжээ. Учир нь амьд малын тоогоор тухайн хүний эд хөрөнгө баян чинээлэг байдлыг тодорхойлдог байсан гэж. Мэдээж Ватусыгийн ялгарх гол онцлог нь тэдний эвэр. Цилиндр хэлбэрийн эвэртэй үхрийг илүү хөнөлдөг бөгөөд хэдий чинээ урт өргөн эвэртэй байна, төдий чинээ эзнийхээ баян тансаг чинээлэг байдлыг тодорхойлж өгдөг. Эвэр томрох тусам хөөрхий бухнууд толгой дээр 45 кг-ийн жинтэй эврийг авч явах хэрэг гардаг байна. Мөн тэдний эвэрний радиатор мэт чанар нь маш өндөрөөр үнэлэгдэх бөгөөд халуун үед эвэрний цус нь үхрийн биеэр дамжиж тэднийг сэрвцүүлж өгдөг онцлогтой ажээ. Дэлхийн хамгийн том үхэр бол бараг 2 тонн орчим жинтэй Донята нэрт бух байжээ. 1950-ад оны үед Швейцарт амьдарч байсан энэ бухны сэрвэний өндөр 120 см, 1740 кг жин татж байсан гэнэ. Харин сүүлд Болосом нэрт үхэр хамгийн өндөр үхрээр шалгарсан бөгөөд түүний өндөр 193 см, жин нь 907 кг ажээ. Америкийн нэгдсэн улсын иргэн Пэти Мидс Хэнсний Болосом нэрт уг үхрийн зураг бичлэг 2016 онд Генсийн номд хэвлэгдсэн байна. Гэвч харамсалтай нь 13 наснда хөлний бэртлийн улмаас үхсэн бөгөөд эзэн нь тэр овёсон өдөр бүр хөвжиж ихэнх хөдөлгөн л аз жаргал нь байсан хэмээжээ. Пэти авда манай Болосом олон жилийн дараа алдартай болно гэж хэлж байсан нь онсон байна. Учир нь тэр тугал байхаас зогсолтгүй өссөөр дэлхийн хамгийн алдартай үхэр болсон юм. Дэлхийн хамгийн том туулайг Дариус хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар Дариус 22 кг жинтэй 130 см урт болоод байна. Дариус маш ховдог. Өдөрт 12 ширхэг луун, нийжгээд байцаа, тал хайрцаг алим цааш нь харуулдаг байна. Тун удахгүй Дариус дэлхийн хамгийн том туулай гэгдэх нэрнээсээ хаагцах юм. Учир нь түүний зузаг JP-ийн урт 112 м. Тэр одоо ч өссөөр байгаа юм. Дашрам дуртагд Дариусын эцэг Элис Эми нар нь тухайн цаг үедээ дээрх алдрыг эзэмшиж байжээ. Туулайн эзэн Их Британий иргэн Амет Эдвардс туулайнууд маань бусад амьжтай найзлах тунд дуртай. JP хамгийн сайн найз нь К нэртэй боксер байдаг хэмээн хэржээ. Эдгээр аврах туулайнууд жилд $7,500 хүнс хэрэгэлдэг гэнэ. Дэлхийн хамгийн том сарсан багвахай. Хамгийн том сарсан багвахай нь алтанд дэтэмт үнэх хэмээх аврах сарсан багвахай юм. Эдгээр сарсан багвахайнууд Филиппиний нутгаар оршин байдаг бөгөөд ховор амьтдын тоонд орж байгаа гэнэ. Жин нь хамгийн ихтэй 1.5 кг, урт нь 55 см, далавчны өргөн нь 1.8 м хүртэл болдог байна. Энгийн том сарсан багвахай нь хэмжээ болон уртаараа жижиг боловч далавчных нь урт нь 2 м хүрэх тохиолдол байжээ. Дэлхийн хамгийн том могой. Дэлхийн хамгийн том могой бол Америкийн нэгдсэн улсын Миссури мужийн Канзас хотод орших Bullman Production компани эзэмшдэг питэн юм. Уг могой 8 настайдаа 767 м урт 159 кг жинтэй байжээ. Питоны зан авирын зэрлэг бөгөөд урьдчилан таамаглах аргагүй байж болох ч ууртай, үлсгэлэн, эсвэл өдөөн гатгалаас бусад тохиолдолд хүмүүст дэвчээртэй хүндэтгэлтэй ханддаг байна. Түүний уртыг хэмжихийн тулд 10 тонн эрэхтэй барих шаардлагатай болсон гэдэг. 2009 онд үндэсний газар зүйн нийгэмдгийн эрдэмтэн судлаачид нүүрсний тухай баримтат кино хийхээр Колумб улсад байрлах хуучин нүүрсний уурхайг зорьсон байдаг. Гэвч нүүрсний уурхайд очсны дараа тэдний аялал санамсаргүй байдлаар өөр чиглэлд хазаасан байна. Тэдний уурхайгаас олсон зүйл нь хүн төрөлхтний түүхэн дэх шин дээд амжилтыг тогтоогоод барахгүй шин нээлтийг хийжээ. Тэд 58-аас 60 сая жилийн өмнөхөд хамаарах аврах том могойн зохицоос олсон байна. Уг могой нь одоогийн байдлаар дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн том аврах могой юм. Могойны урт 12.8 м бөгөөд нийт 1135 кг жинтэй ээж. Тус могой 8 дахуй цагтаа хүн шиг хэмжээтэй хөхтөн амьтан болон араатан амьтдаар хоололдог байсан нь түүнд хийсэн шинжилгээний үр дүнгээр гарчээ. Мөн зөвхөн нарийн ажиллагаатай химийн аргаар гаргаж авах боломжтой хорд бодисыг уг могооноос илрүүлсэн бөгөөд
амьд амтан уг бодисыг биенээсээ ялгаруулдаг тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй юм. Түүнчлэн түүний ходоодноос хэд хэдэн чулуудсан авраг яст мэлхийний хуйг матрын чулуудсан аврах том соёо зэрэг илэрсэн нь яст мэлхий болон матрыг залгидаг байсан гэх тамгийг бий болгоод байна. Дус могойг удаан хугацааны явцад судалсны үр дүнд өнгө болон биеийн ерөнхий бүтэц загварыг гарган авч чадсан тул хүмүүс сонирхолтой байлгах үүднээс 2012 оны 3 сарын 22-ны өдөр Детаноба гэх аврах могооны хиймэл загварыг бүтээж Нью-Йорк хотын гал тэрэгний буудлын танхимд үзүүлэн болгон залсан байдаг. Дэлхийн хамгийн том адуу. Дэлхийн хамгийн том адуу бол Симпсон нэрт азраг байжээ. Түүний сэрвэний өндөр нь 2 м 20 см, жин нь 1520 кг байсан байна. Толгоогоо өргөсөн үедээ 3 м хүрдэг байжээ. Харамсалтай нь 1846 онд Английн Бэдфордшир мужид орших Тоddington Mills хот төрсэн Симпсон удаан амьдраагүй гэнэ. Харин одоо дэлхийн хамгийн өндөр адуу бол Америкийн нэгдсэн улсын хойд хэсэгт орших Висконсин мужид эдээшил би Том Жек юм. Уг мөрний сэрвэний өндөр 2 м 13 см, жин нь 1133 кг байжээ. Уг адууг уналгаад бараг хэрэгэлдэггүй ч хэдэн нас хүртлээр өсхийг эзэн харахыг хүсдэг гэнэ. Мөн бүхэл сайн гэсэн тэжээл өвсөөр хангадаг тул жингэрэж дээгүүр байр эзэлдэг аж. Одоо 17 настай Биг Жекийг 11 настай байхад нь хэмжилт хийхэд 210 см өндөртэй байснаар Генсийн номын хамгийн өндөр мориор шалгарчээ. Эцдийнхээ хайрыг өдөржин татаж өнгөрөөдөг тэрбээр усанд орох илэг хийлгүүлэх хамгаас дуртай гин. Жирийн морьтой харьцуулахад 2 дахин их буюу 1 бодол өвс иддэг аж. Биг Жек 2001 онд Небраска хотод төрсэн бөгөөд түүнийг эзэн Жери Гилберт нь худалдан авч байжээ. Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Оцега хотын иргэн Данис Дорлогийн Зевис нэрт нохой дэлхийн хамгийн өндөр нохой байжээ. Түүний өндөр нь 1 м 12 см, жин нь 70 кг байсан байна. Зевис 7 хоног тутам 13 кг хоол иддэг бөгөөд хойд хөл дээрээ босохдоо 2 м 23 см болдог байжээ. Өндөрч гисэн Зевис маш тайван зантай, альва хүн амьтантай сайхан харьцдаг, ээлдэг зөөлөн байсан бөгөөд гайхалтай өндөр тул цоргоноос шууд уулж чаддаг байжээ. Харамсалтай Зевис 2014 оны 9-р сард 5 настайдаа өгсөн байна. Түүний эзэн Дорла Зевис цэцэрлэг имлэг гэд хаасаагүй явдаг байсан. Ийдэг ааштай болохоор бүгд хайртай байлаа. Зевис 6 нас хүрэхээс 2 сарын өмнө өгсөн харамсалтай хэмээн өгүүлжээ. Дэлхийн хамгийн том хаалц. Дэлхийд танигдсан хамгийн том хаалц бол 1965 оны 4-р сард Венесуелийн Рок-Хавра дахь Пабло Сан Мартини экспедицийн гишүүдийн олсон шувуу уддаг хаалц Терфаза Блондо юм. Хөлнөлөхөд 28 см бөгөөд таны хоолны тавгийг хангалттай бүрхэх аж. Энэ зүйл нь Суринам, Гайна, Францын Гвиана зэрэг далайн иргэн ширэнгөд олддог боловч Венесуэл Бразилч бүртгэгдэжээ. Энэ алз мэлхий хулгана гөрүүл тэрж байтугай жижиг могоог агнах чадвартай ажээ. Шавж судлаач Петр Наскрески Амазон мөрний эрэг дагуу орших ширэнгэн ойд үлэмж биетэй аалзтай нүр тулгарсан байна. Тэрээр болохдоо би түүний хөлийн чимээг тодхон санаж байна. Түүний хүнд жингийн дар хуурай навчис шажигнан дуугарч байлаа. Эхлээд харах эсвэл жижигхэн амтан гэж бодож байтал дэлхийн хамгийн том хамгийн үсрэхэг аимшигтай аалз байсныг олж харсан хэмээжээ. Энэ аалз явахта чимээ шугаан дэгдэдэг цорын ганц аалз юм. Хамгийн том ястан загас. Наран загас нь мөгөөрсний оронд гавл ястай хамгийн том загас юм. Энэхүү загас нь 29,000 орчим төрөл байдаг бөгөөд сэр нурдан амьтдын хамгийн дээд давхарган аж. Энэхүү загас нь том толгой сүултээ бөгөөд биеийн ихэнх хэсэг нь хавтгай юм байна. Нас бий гүйцэн далайн наран загас дунджаар 1.8 м урт сэлвэр хоорондох цай нь 2.5 м болон 1000 кг жинтэй байдаг. Зарим тохиолдолд 3.3 м урттай 2300 кг жинтэй аврах загас хүртэл таарч байсан гэнэ. Хамгийн урт муур. Америкийн нэгдсэн улсын Невада мужийн Рено хотод амьдардаг Стюн нэрт муур Генсийн номонд оржээ. Мэнкун үйлдвэрийн уг муурны урт 123.2 см аж. Стювийн эзэн Робин Хенриксон гэргийн хамт муураа Генсийн номонд оруулах гэж одоогоос 3 жилийн өмнө холбогдох байгууллагад хүсэл тавьж байжээ. Гэвч тухайн үед муурыг нас бид хүрээгүй байна хэмээн хойшлуулсан байж. Хендриксон сэтгүүлчдэд ярихдаа манад ирсэн зочид Стюг хараад пөөх ямар урт муур вэ гэж ихэд гайхдаг байсан гэжээ. Урд нь Генсийн номонд орж байсан муурын урт нь 121.9 см байсан бөгөөд мөн энэ үйлдвэрийн хэж
Мэнкуны үйлдвэрийн муурын дэлхийн хамгийн том муур тооцогддог байна. Нас бие гүйцэн тэдгэр муур нь урт, булчинлэг өргөн цээжтэй, толгоон хэмжээнд том өргөн жигтэй, тэдгээр нь нийт ч найрсаг бөгөөд их ийдэг гэнэ. Бидэндээ амархан дас ч тэдэнтэйгээ цаг өнгөрүүлэх дуртай ажээ. Бидний бэлтгэсэн мэдээ таалагдсан бол лайк дарж шеэр хийнэ. Мөн subscribe дарж бидэнтэй нэгдснээр илүү сонирхолтой бичлэгүүдийг үзэх боломжтой юм. Баярлалаа.